Хөх тэнгэрийн сүлд. Монголын өргөн уудам тал нутгийн салхи намуухан салхилахдаа мянган жилийн тэртээ хийх эзэнт гүрний нууцыг шивнэх шиг санагдана. Нутгийн ард түмний хувьд газар шороо гэдэг амьдралд итгэгч их үндэс төдийгүй өөрийн нууцаа тийм ч амар дэлгдгүй чандын далд хэвээр байхажгүй. Өндөр хаан хотын нэгэн бүдэг гэрэлтэй замын дагуух цааны газарт Америкаас ирсэн залуухан боловч авьяаслаг археологч Сара хангинтийн нуруу шиг гүн үрслээсэн нүртэй дурсагтай хөдөж Батбаяр нар өөдөөдөөс харан суун. Тэдний дунд 1920-ад оны үеийн хуучирч шаралсан Ямааны сүү үхрийн ширвнэрдсэн хүрэн хавцтай нэгэн тэмдэглэлийн дэвтэр байлаа. Дэвтэр дээр хүн ам малын бүртгэл байсангүй. Харин хөх тэнгэрийн сүлдний нуус зураглал байхаж домогт өгүүлснээр 13 дугаар зууны үеийн их эзэн Чингис хааны нэгэн шадар жанжны сүлдтөг дайн дулааны өмнө дунд гээгдсэн гэдэг. Энэ л домгийн мөрөөр мөшгөн тэмдэглэлийн дэвтэр олсон даруйда алс холын газраас яаран иржээ. Орон нутгийн зан жасал сайн мэдэх хөтөчтэй болсондоо олзуурхан эрэл судалгааны үр дүнгээ хурдан харах гэж яарна. Хан хинтийн улс гадны хүн дургүй. Ялангуяа нууцлагдсан зүйлийг хайж аваа хүмүүст бүрч дургүй гэж Батбаяр намдуухан анхааруулав. Энэ бол зүгээр нэг алтны төлөө эрэл биш. Энэ бол эрт үеийн их эзэнт гүрний түүхийг гэрчлэх чухал баримт гэж Сара зүтгэлээ. Батбаяр газрын зураг руу нэг, Сара руу нэг харснаа тэгвэл хурдлах хэрэгтэй. Энэ жил цас эрт орж өвөл хатуухан болох шинжтэй байна гэлээ. 2 хоногийн дараа тэдний жип машин замын төгсгөл дэрлээ. Тэд машинаа орхин Монгол морд унан явв. Хангай уулын орчмын дархан цаазад намаг шалбаагтай тайгыг туулах сарын ганц арга бол энэ байлаа. Дээшлэх тусам байгаль өөрчлөгдөж манандсан гүн тайг өгтөв. Агаар улам нэмгэн хүйтэн болсоор 3 дахь шөнө агаарын хэм хасах 30 хэм хурч өдрөв. Мордын амнаас гарах хуур манан мэд самхарч тэд галын дэргэд дулаацсан суун. Газрын зураг буруу байна гэж Сара бэрсэн хуруугаараа тэмдэглэлэн эргүүлэн өглөн. Уус таарахгүй байна. Хүн чулуу зүүн талд байгаа статл юу ч алга гэлээ. Батбаяр жаахан зайдуу гарч зогсоод тэнгэр өөд харав. Өвгөд маань харих замаан олохтой газар руу биш мөнх хөх тэнгэр рүүгээ хардаг байсан юм. Сара тэр даруй алдаагаан ойлгов. Тэмдэглэлийн дэвтэр дээрх зураг бол газар дээрх зураг биш харин одон гаргийн зураг байжээ. Хүн чулуу гэдэг нь чулуу биш харин үчийн гилаан од байж сар орой дээр ирж 5 хуруу шиг шог хотны сүүдэр хөндөй дээгүүр урт гიშ тусхийг тэд хүлээв. Тэнд байна гэж Сара дуу алдав. Сарны гэрэл хамгийн өндөр хадыг гэрэлтүүлэхэд сүүдэр нь яг л урт хуруу шиг нэгэн агуун ам руу заав. Тэр агуун олон зуун жилийн турш ургасан будсоог хад чулуун дарагдан нуугджээ. Тэд агуун амыг цэвэрлэж дотогш орвол агаар нь маш хуурай эртний үнэр хангална. Гарч эдингийн гэрэлд тэд агуу руу дотогш орлоо. Агууд овоолсон алд эрдэнэс байсангүй харин илүү үн цэнтэй зүйлс байв. Маш олон тооны төмөр зумыг цэгцтэй гэгчин урж тавьсан байлаа. Хушмодон ишин дээр тогтоосон тэнгэрийн хөхөнгөтэй мөнгөлөг цагаан шонхор шувуу хатгсан торгон туг голдон байрлуулж өмнөх чулуун тавцан дээр хээсэн модон авдар дотор дөрвөлжин үсгтэй хар ногоон өнгийн хаш тамга байхаж энэ бол их эзэнт гүрний үеийн түүхтэй холбоотой ховор олдвор байлаа. Агуу дотор нүргэлсэн чимээ цураатав. Дээр газар дээр цас хаялж салхи агуун амаар үлээн.
Сара хаш там руу хүрэх гэхэд Батбаяр түүний мөрөн дээр гараа тавив. ертөнцийн бүх зүйл зөв тогтолтой учир холбогдолтой гэв. Хэрэг бид өдөө болтол нууцлаг байсан энэ сүлдийг байрнаас нь хөдлөвөл бид өөрсдөө энэ улмаас хязгаарч бууж чадахгүй болж магад гэж зөөлөн хэлв. Сара тамга руу дараа нэмзэгхэн торгон туг руу харав. Хэрэг эдгээрийг хөдлөвөл магадгүй чийгшил агаарын нөлөөгөөр хэдхэн минутын дотор үнс болон замхрах аюултай байлаа. Тэгээд энэ бүхнийг эзэмших биш харин гэрчлэхэн чухал гэдгийг ойлгов. Тэд хэдэн цагийн турш бүх зүйлийг баталгаажуулж өндөр нэгтэршилтэй зураг авч лазер сканераар агуун хэмжээг болгож авлаа. Тэд хаш тамга хөгсөл зэргийг байсан байранд нь үлдээв. Агуугаас гарч ирэхэд дэлхийн ертөнц танигдахын аргагүй өөрчлөгдсөн байв. Хэдхэн цагийн өмнө нам гүнхэн байсан бүх зүйл нүдгэлбэн цагаан мананд автжээ. Салхины 3 секундэд 20 метр хүрч нүүр нүдгүй орголгоно. Бид энд удаан байж болохгүй. Морд маань хайрагдах нь гэж Батбаяр хашгирав. Тэрээр морныхоо жолоог чангатгаж саарад ойрхон байхыг дохилоо. Тэдний зам одоо зөвхөн уруудах байсан ч цас бүх нүх жалах чулууг далдсан тул алхам бүр аюултай байлаа. Сарагийн гар чичирж өөрийнхөө камераас илүү амьд гарах тухай бодож эхлэв. Хүрэн халзан зүсмийн мор зөнгөөрөө замаа олж цасанд ор хад асгыг тоорон үргэлжлэнэ. Энэ бол Монгол морины байгальтайгаан гарцах гайхамшигт чадвар байлаа. Шүн дундаас хойш тэд алсад бүдэгхэн гэрэл анивчхыг харав. Энэ нь тайгын захад өвлжиж буй нэгэн малчин айлын өрхний завсраар гарах гэрэл байлаа. Тэдний гэрт ороход халуун ар саргалын үнэр өгтөв. Гэрийн эзэмд орж эхнэр цэцгээ нарын найрсаг зан Сарагийн даарч байсан биеийг төдийгүй сэтгэлийг нь дулаацууллаа. Та нар энэ цаснаар хаанаас явж байна вэ? Гэж доржих асуунга аягтай цайд өгүүлв. Батбаяр Сара хоёр бие бэрүүгээ харав. Агуу нууцыг дэлгэх үү? Эсвэл хадгалах уу? Сара өөрийнхөө авсан зургуудыг харуулахыг хүссэн ч Батбаярын хэлсэн үгийг санав. Бид зүгээр л улсын түүхийг судалж яваа улс. Гэвч хангаа дэлхий бидэнд өөрийнхөө сүр хүчийг харууллаа да гэж Батбаяр хариулв. Доржих толгой дахиад тийм ээ. Энэ улс бол бидний өвөг дээдсийн амьсгал юм шүү дээ гэлээ. 2 хоногийн дараа Сара Улаанбаатарт бусаж ирээд олон улсын археологийн холбоонд өөрийн тайлангаа илгээв. Тэр агуун байршлыг нууц сэргэлэлд үлдээж зөвхөн Монгол улсын соёлын яамд албан ёсоор мэдэгдлээ. Түүний авсан хөх тэнгэрийн сүлд хаш тамганы зургууд дэлхийн шинжлэх ухааны салбарт жинхэнэ шууган тарив. Энэ нь 13 дугаар зууны үеийн Монголын их эзэнт гүрний үеийн засаг загаргаа, соёл, шашны бэлэгдлийн тухай олон асуултанд хариулт өгөх чухал нээлт болжээ. Гэвч Сарагийн хувьд хамгийн том эрдэнэс нь тэр гэрэл зураг биш бай. Тэрээр шүн бүр нүд анихта агуун гүнд байсан тэр амар амгалан Батбаярын хэлсэн ухаарал цашин шуурга дундуур зүтгэх мордын дулаан амьсгааг мэдэрдэг байв. Удалгүй Сара Америк руу буцаж очсон ч түүний зүрх сэтгэлийн нэг хэсэг Монголын тал нутагт үлджээ. Хүн төрлөختний түүх гэдэг зөвхөн музейн үзмэр биш, харин байгаль ихтэйгэн зогцсон амьдрах ухаан. Өвөг дээдсийнхээ үлдээсэн нууцыг хүндэтгэх сэтгэл юм гэдгийг тэр ойлгосон юм а. Хөх тэнгэрийн сүлд агуудаан хэвээр үлдсэн. Энэ бол хэн нэгний хувийн цуглуулга биш, харин нийт Монгол түмний, магадгүй нийт хүмүүн төрлөختний өв болон оршсоор байх аж гоо.